Шүүх төхөөрөмж. За агуул нь болохоор шүүх төхөөрөмжийн үндсэн ойлголт. За тэгээд зорилго, шүүлтүүрийн үеийн үндсэн ойлголтууд, төрөл болон хэрэглээ, мөн даваа болон сул талуудын талаар ярина. За шүүх төхөөрөмж гэдэг нь болохоор шүүх процесс нь хатуу ба шингэнийг хоорондоо салгах, эсвэл нэгэн төрлийн хольц дотроос тодорхой хэмжээний эсгүүдийг ялгах үйл ажиллагааг хэлдэг. Мөн хийм, биолог, хүнсний үйлдвэр болон уул уурхай, эмийн үйлдвэрлэл, ус цэвэрлэгээ зэрэг олон салбарт өргөн хэрэглэгддэг. Шүүх төхөөрөмжийн зорилго нь болохоор хатуу ба шингэнийг салгах, бохирдлыг арилгах, нэм, тоосонцоор органик болон механик хольцыг багасгах, химийн туршилтын тунгалаг, шингэн авахад хэрэглэдэг, мөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад ашиглах зорилготой. За шүүлтүүрийн үндсэн ойлголтууд гэвэл фильтр. Фильтр нь болохоор шүүлтүүрээр нэвтэж гарсан тунгалаг шингэнийг хэлдэг. За энэ нь болохоор бохирдол багатай цэвэр бүтээгдэхүүн байдаг гэж үздэг. Тундас гэхлээр болохоор шүүлтүүр дээр үлдсэн хатуу бодис, энэ нь зарим тохиолдолд үнэт бүтээгдэхүүн эсвэл ялгаан авах шаардлагатай бохирдол байж болдог. Шүүлтүүр нь болохоор дотроо материалаас хамаарат төрлүүдтэй байдаг. Шүүлтүүрийн цаас, тэгээ мембраны шүүлтүүр, даун шүүлтүүр, элс болон нүүрс, металл эсгий, керамик шүүлтүүр гэж хуваагдсан билээ. Тэгээ шүүлтүүр материалын нүхний хэмжээ, шүүх үр дүнг тодорхойлдог. Шүүх төхөөрөмжийн төрлүүд нь болохоор эхлээд буронк орж байгаа. Буронк нь болохоор лабораторид жишээлэгддэг, гравитацийн шүүх төхөөрөмж гэж нэрлэгддэг. Шүүлтүүрийн цаас буронкнд тавиад, тэгээ хөндийн хүчээр шингэн урсаад, за ашиглахад ер нь бол хялбар, тэгээ хамгийн нийтлэг ашиглагддаг шүүх төхөөрөмжүүдийн нэг. Тэгээд сул тал нь хэм бол удаан. Дараагийнх нь болохоор вакуум шүүх төхөөрөмж байгаа. Энэ нь болохоор вакуум насаас шисэглээд шингэнийг хурдан татаж шүүдэг. За эд ангиуд нь болохоор Бюхнер юлуур, вакуум колб, резенийн жирэг, вакуум насос. За энэ нь болохоор маш хурдан шүүдэг. Тэгээ фильтр илүү тунгалаг гарна. Тэгээ тундас илүү хураа гардаг. За дараагийнх нь болохоор центрифуг байна. Центрифуг нь болохоор эргэлтийн хүчээр ялгах төхөөрөмж. За тэгээд өндөр эргэлттэй үед хүнд бодис нь доошоо унаад, хөнгөн нь болохоор дээр байрладаг. Тэгээд хамгийн өргөн эргэлдэх газрууд хүнд цусны ялгаруулалт, тэгээд эс бактерийн тундас, шингэн дээжийн урьдчилан боловсруулалтанд илүү өргөн ашиглагддаг. Дараагийнх нь болохоор мембраны шүүгч байгаа. Тэгээд нарийн нүхтэй мембран ашиглан бичил хэмжээний холцыг шүүдэг. 0.22-оос 0.45 хэмжээний нүхтэй. Тэгээд ариун талын шүүлтүүр, эмийн шингэн, усны нарийн цэвэрлэгээ, даваа тал нь болохоор нэн шүүх чадвартай, сул тал нь болохоор бөглөрөх магадлал өндөр байдаг. Тэгээд пресс шүүлтүүр нь болохоор шингэн хатуу фазын холцыг өндөр даралтын тусламжтайгаар салгах зорилттой хамгийн үр ашигтай шүүх төхөөрөмжүүдийн нэг. Тэгээд хэмжээний суспенз бүхий үйлдвэрийн процесст өргөн хэрэглэгддэг. Тэгээд хатуу эсгийг шахаж усгүйжүүлэх чадвар өндөртэй гэдгээр онцлог. За тэгээд хэрэглээ нь болохоор уул уурхай, жимс, тосны үйлдвэр, химийн үйлдвэрийн тундас боловсруулах их хэмжээний холцыг богино хугацаанд шүүхэд өргөн ашиглагддаг. Элс болон идэвхжүүлсэн нүүрсийн шүүлтүүр нь болохоор ус цэвэршүүлэх том төхөөрөмжүүдийн нэг. Элс нь болохоор механик бохирдлыг, нүүрс нь органик үнэр, химийн бодисыг шүүдэгэ. Хэрэглээ нь болохоор ундны усны үйлдвэрлэл, бохир усны станцд хэрэглэгдэгэ. Шүүх төхөөрөмжийн хэрэглээ нь болохоор шинжлэх ухаан, үйлдвэрлэл, ахуйн түвшинд маш өргөн хэрэглэгддэг. Тэгээ хатуу болон шингэнийг салгах, бохирдол багасгах үүрэгтэй. Тэгээ ер нь бол салбар болгондоо өөр хэрэглээгээр явагддаг. Химийн салбарт болохоор тундас салгах, реакцийн бүтээгдэхүүн цэвэрлэх бол биологийн салбарт эс уурга, бичил биетнийг ялгах, эмнэлэг, эмийн үйлдвэрт ариутгал, стресс шингэн гаргах, хүнсний үйлдвэрлэлд сүү, тос цэвэршүүлэх, уул уурхайд бол баяжмал, бохирдол салгах, ус цэвэрлэгээ нь болохоор ундны болон бохир усыг шүүх хэрэглээтэй. Давуу болон сул тал гэх юм бол шүүх төхөөрөмж нь давуу талаар бол холцыг нарийн ба том хэмжээгээр нь салгах боломжтой.
хэрэглэх хүрээ өндөр, технологийн аюулгүй байдлыг хангасан. Тэгээд бүтээгдэхүүний чанарыг сайжруулах нь сул тал нь болохоор заримдаа шүүлтүүр лабораторийн бүхэл салбарт мембраны шүүлтүүс нь бүтээгдэхүүний цэвэршүүлэх, дараалтын шаардлагатай хөрөмж чанарын сүрэгтэй байх юм уу? Зөв шүүлтүүр болдгоос сонгох шаардлагатай хөрөмжийн сонголтын шүүх шаардлага холцын шинж чанараас хамаардаг. Технологийн хөгжилтэй зэрэгцэн шүүгдэх хөрөмжүүд улам нарийсан өндөр хүчин чадалтай болж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.